2025 26 Цамын цавцанат гэхээр 2025 оны сүүлчийн бичлэгтэй 5 томор яагаад сүүлчийн бичлэг гэж ярьж байгаа гэхээр өнөөдөр бол 12 сарын 31-нд тэгээд яг он солигдоод шууд 2026 он гарах учраас өнөөдрийн энэхүү бичлэг бол 2025 онд гарч байгаа хамгийн сүүлчийн бичлэг. Гэхдээ 26 онд илүү олон сонирхолтой бичлэгүүд орох болно. Тэгээд энэ удаагийн бичлэгээр би та бүхэнд юу хүргэх вэ гэхээр 2025 онд надад яг юу тохиолдсон те энэ яг энэ Хончин лавга гэдэг YouTube сувг яг ямар хуу байсан гэдгийг та бүхэнд ийм богинохон бичлэгний эдит орсон тийм бичлэгээр хүргэх болон тэгээд тэр бичлэгийг үзээд эргээд уулзцгаая. Нэрээ тэнд манай гацуурмад байгаа. Гоё тэр тийм манай гацуурмад тий гоё байгааст. За бичлэг рүүгээ орцгоё. Өнөөдрийн зочноор хүүхдүүдийн шүтэн үнэхэрийн absolute icon. За ингээд YouTube дээр 2 сарын 1-нд нээсэн ч гэсэндээ 144 мянган дагагчтай Хончин лавга. За минь санаа тэр бид бүхэн 10 мянган даваач. Манай лавга маань сүүлийн үед YouTube сувгаараа нэлээд хөргөн гарч ирж байгаа. Тэгээд аимшигтай зүйлийн дээр одоо болоод байна. Та нарт одоо харуулъя. Бэлдээрэй. 100 мянга. Одоо байхгүй. Энэ бол амар их шин одоо гарч ирээ. Одоо Хончин лавга. Одоо За энэ удаагийн видеон дээр бид нар одоо ютубер болох Хончин лавгагийн гэрт нь одоо очих гэдэг холбоо барьсан. Тэгээд яг одоо явж байна. Тэгээд лавга ютубер лавгсрын таныг студид явжээ. За сайн байна уу? Сайн уу яг. Одоо чи Монголын бүр том од болчиход байна тийм. Одоо чи 177 мянган сабскрайбер байна тийм. Манай Хончин дөө ирсэн байна. За сайн уу? Лайв үзэлтийн чинь тог бүү нэмээд өгөх. Хамт сууж хань болох уу? Өөрийгөө малж чадахгүй яг шиг миний хон болох уу? Хин манай Хончин лавгыг муулаад байгаа юм бэ? Фак. Оронд нь намайг муулаа. Ноо, чи юу байна? Хончин лавгыг үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе өглөө өдрөөр нь та. Нэг видеог нь үзсэн баггүй. Бас нэг эхнийх нь өсөл нь 100 мянган сабскрайбер хүрэх, хоёр дахь өсөл нь YouTube чанал авах гэж байна. Энэ байдлаар нийтлэг 36 YouTube байна. энэ тэгээд Хончин лавга орж ирвэл яг бананы эсвэл хорлоо. Бананы эсвэл Хончин лавга. Явахгүй наа. Зөвхөн манай хабаа яа. Хүүе. Бодлоор шоу entertainment талаас айгүй хөөрхөн хөвчлөлтэй фаны санагдсан. Triplexing тайзан дээр Хончин лавга. Хөдөөнөөс ирсэн юм уу? Ааруулж. Баярлалаа. Ямар гоё. Энэ өстө гоё билэг. Өнөөдөр авахаар хамгийн гоё билэг. За тэгэхээр 2025 онд миний бичлэгтэй хамт байсан нийт үзэгчдтэй маш их баярлалаа. Тэгээд 2026 онд цоо шин бичлэгүүдээр иргэн уулзлаа. Түр зур баяртай манайхаа. Шинэ оноо сайхан ухтаарай. Хүү дууссан тийм ээ. Яа ингэж бичлэгээ хийгээд дуусгачих тийм байж. 25 он дуусаад 26 онд юу хийх вэ? Нэг үг хэлээ мартсан ба шүү дээ. Гоё тоо.